Сайн байцгаана уу Алтан нутгийн зам болон Тэгшээ аврын маань өр удам болсон хамаатан садан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол улсын төрийн даалгаврыг дэлхийн дэвшинд хоёртой манд болсон авраг Тэгшээгийнхаа хөшөөний нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин баярын мэнд хүргье. Тэгээ та бүхнийхээ өмнө Аш нутгийн Алтай самын засаг дарга Эрдэнэ жаргал таныг хөшөөний нээлтний үг хэлний хэмээн энэхүү энэ дээр орж байна. Сайн байцгаана уу. Энэ төрөн зүйлсэн аж нутгийнхаа зан олон баяр наадмаа хүлцэн ирсэн аж нутгийн угуул сугуул иргэн та бүхэндээ энэхүү өдрийн алтаа зөвхөн халуун мэндийг өөдөөд нь өргөн төшөөлье. Агцаахан нутгийн маань төвхөд 100 жилийн овож 100 жилийнхэн овоор бид бүхэн дэлхийн авраг Тэгшээг хаан бас хөшөөг босгосон. За хөшөөний нээлтийн үйл ажиллагаа маань өнөөдөр өргөн дэлгэр үйл ажиллагаа бас нээлтд бэлэн болжээ. Тэгээ энэхүү нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ эрүүлэг хаз жаргал сайн сайхан бүхний хүссэн өрөөгөөд нээлтийн үйл ажиллагааг нээсдэг мэдгдээ. Баярлалаа та бүхэндээ. Мөн бүрүүдээ чахаага энэ дээр гарч үг хэлнэ үү хэмээн зан олондоо нутгийн ард түмэндээ бүгдээрээ сайхан баярын үг хэлнэ үү хэмээн урьж. Эно. Алтай нутгийн хорон цугларсан ард түмэн ахын дүүс төрөлдрөс та бүхэнд энэ өдрийн баярын мэндийг хүргье. Миний ах Монгол улсын авьяа тамирчин дэлхийн хөшөө аварга сайхан сахалтай угийн Донхогийн Тэгшээ 1955 оны 1-р сарын 27-нд Алтай аймгийн нутаг болох Бон гэмэх газар ард Ямгалзуурын Донхогийн 2 дахь бол мэндэлсэн. Миний ах Тэгшээ 1979 онд Испани улсад нийслэл Мадрид хотноо болсон дэлхийн залуу насанд хүрэгчдийн тэмцээнд төрөж хашаа алтан медаль авч улсын хорон ард түмнийхээ нэрийг дэлхийд зураад тавьсан гавьяатан билээ. За ингээд миний ахын хөшөөний нээлтэнд хүрэлцэн ирсэн нийт ард түмэн ах дүүнүүд төрөл төрөс та бүгдэнд нь баярлалаа. За сайхан надаарай. За тэгээд аврагийнхаа хөшөөг бүгдээрээ харъя. Тэгээд яач манайхнаас нааш хөшөөгөө авъя бүгдээрээ энэхүү хөшөө энэ сайхан стадионд Алтай нутагта үрийн үрд үлдэхээр болсон. Тийм болохоор хэдүүлээ аврагын хөшөөг харцгаая. Энэ хөшөөг
Бүтэн байгуулахад ах トゥ төрөл төрөлсөд болон найз нөхөд бүхэл олон түмний хүчээр бий болсон шүү. Тэгээд Алтан нутгийн зон олонч байна. Ах トゥ нөрөнч байна. Бүгдэнд нь маш их баярлалаа. Талархлаа. Маш их баярлалаа. Алаг сайхан нүдэнтэй баярын олимстай зогсон та бидний хлийг алдавид дэмсний алал хэмтхэн одоогүй та бидний хлийг алдавид дэмсний алал хэмтхэн одоогүй Энгэртэй наран мандуулсан Эцэргийн эзэгмэн Олон аавын хүүгүүдийн Олдон болж гэлсардай Та бидний хлийг алдавид Дэмсний алал хэмтхэн одоогүй Та бидний хлийг алдавид Дэмсний алал хэмтхэн одоогүй Ятхын хүслэр чигүүрсэн Ярвалтрын шухамэн Чамайг түрүүлсэн ардынхаа Нандин сэтгэд мөнхрөөрэн Та бидний хлийг алдавид Дэмсний алал хэмтхэн одоогүй 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 Аавын минь хөшөөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэхүү бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан өдөр маань миний аавын нэрмж дуу гарсан байгаа. Дэлхийн бүх хэмээх дууг та бүхэндээ Монгол улсын соёлын төргөнд ажилласан дуучин Гантхог урьжаалаа. Шинэхэн дуу, шин дууг хамгийн анхны шин сонсогч болсон шүү. Тэгэхээр та бүхэн маань аавын дууг дуулж байгаарай. За сайн байцгаана уу. Алтан нутгийн түүхэд 100 жилийн отод авцаж энэхүү алдарт агуу тамирчны маань хөшөө энэхүү сайхан нутагт сүндэрлж байгаад маш их баяртай байна. Дэлхийн бүх тэгшээ авраг гэж сайхан дууг уг аялгауг нь би өөрөө зохиож дуулсан. Энэ агуу хүн маань намайг бүхийн замд хөтлсөн. Би өөрөө аймгийн начин залт бүх хүн байгаа. Анх намайг 17 насад Анташир бүхийн дивжинд пүрэв багш дээр манд агуулж очиж бүхийн замд оруулж байлаа. Ингээд энэхүү сайхан аврагын хатдаг тэрж ая дуугийн үргэж байгаа да. Маш их баяртай байна. Та бүхэн минь сайхан надаарай. Дэлхийн бүх тэгшээ авраг хэмээх сайхан дуудуулъя.
дэлхийд их орноо зарлуулан дуурсаад даяар орны төрийн далбаг тэндэл мандаж даалгаж хийсэн мэхэн уран ялал тавчирсан домогт бөх тэгшээ аврах дэлхийн бөхөө алтай нутгаа цолгуулсан аатай аврага ардийнхаа итгэдэг алдаагүй гавьяат тамирчин ашигогдын уусаас асч дөрсөн хэмээр архалхийн бахархан онсон тэгшээ аврага залгаалсан бихээрээ замлан далдартай сасагт ханаас мэндэлсэн алдарт бөхөө замбтээд Монголоо дуурсагсан гавьяатай завья цэнхэр дэлхийн хошооргаа алтай нутгаа цолгуулсан аатай аврага ардийнхаа итгэдэг алдаагүй гавьяат тамирчин ашигогдын уусаас асч дөрсөн хэмээр архалхийн бахархан онсон тэгшээ аврага алхах Монголын гавьяат тамирчин харшгүй хүчтэй дэлхийд данстай Монгол бөхөө хөөхөрс харчуудын жудааг тангараатай хөвчин дэлхийн алдарtan тэгшээ аврага алтай нутгаа цолгуулсан аатай аврага ардийнхаа итгэдэг алдаагүй гавьяат тамирчин ашигогдын уусаас асч дөрсөн хэмээр архалхийн бахархан онсон тэгшээ аврага ашигогдын уусаас асч дөрсөн хэмээр архалхийн бахархан онсон тэгшээ аврага архалхийн бахархан онсон тэгшээ аврага Монгол улсын соёлын төрөний ажилтан дуучин Ган Тогоодоо маш их баярлалаа. Энэхүү сайхан хөшөөнд зориулаад, аавд манд зориулаад, Алтай нутгийн гавьяат тамирчиндаа зориулаад, ийм сайхан дуу зориулсан Ган Тогоодоо баяр хүргье. Маш их баярлалаа. Михи Осли. Тэгээ та бүхний маань өмнө бүрдэрж ахын маань бэр болох. Есү та бүхэндээ Монгол улсын соёлын төрөний ажилтан дуучин Есү бүжигчим Есү. Тэгээ сандраад байна. Сайн аамаа яргуул зангираад хоолой зангираад ерөөсөө болдгоо тэгээд
Монгол улсын соёлын тэрэгний ажилтан бүжигчин 9 үлзий. Мөн энэхүү хүндэтгэлийн эндэр дээр сумын засаг дарга Эрдэнэ жаргал таныг урьж байна. Мөн сумын тамгийн газрын дарга нь байна уу? Бас гараад ирээрээ. За сайн байцгаана уу? За энэ сайхан өдөр энэ цугларсан нийт алтайчууд та бүхэндээ Алтай сумынхаа 100 жилийн ой зориулсан хүрэлцэн ирсэн бүх одоо уугуул суугуул ард түмэндээ 100 жилийн ой баярын мэндийг хүргэе. Мөн одоо миний аав эгчийн үр сад үр хүүхдүүд бүгд одоо энэ сайхан гүшөө босгож ард түмэндээ энэ сайхан дүүгийн минь алдрыг хүндэтгэж ийм сайхан гүшөө дурсгал барьж босгож өгсөн дүү нартад талархаж байна. Ингээд Алтай сумын 100 жилийн ой зориулан Бадрал багийн малчин гонирын дамдгийн ёс 100 жилдэн зориулж 10 морин хуур бэлгэлэх гэж байгаа юм аа. Тэгээд та бүхэндээ энэ морин хуурын аялгау шиг морин хуурын их шиг айл бүхэн морин хуураа ихшиглүүлж аялгуулж сайн сайхан байгаасаа гэж ингэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд үнэхээр сайн хүний өөр одоо үр сайлтай үний оног гэдэг чинь үнэхээр аль сайхан нутгийн маань олон сайхан бурлуудын өр өдмүүд бас өнөөдөр нутгийнхаа 100 жилийн ойд гарын бэлгэн бас гардуулан өсөөр байгаа. Өнөөдрийн энэ бас тишээ аваргын маань өшөө хүртэл бас энэ аль сайхан нутгийнхаа түүхэд 100 жилийн ойгоор сөндөрлөж ажил нутгийнхаа нийт ард иргэдийг баярлуулж байгаа гэж би дотроо бодож байна. За энэхүү хөшөөг одоо сөндөрлөж хөдөлж явуулж байгаа үнэхээр сэтгэл зүгтэн оргиж байгаа үр хүүхэд нь бас ажил нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргье. Цаашдын ажилд нь аж жаргал ирүүлэх сайн сайхан өгсөөр баярлаа. За баярлаа. Тэгээд та бүхнийхээ өмнө бас нэгэн хүндтэй хүнийг өрн залгах байна. Юу гэхээр манай аавын маань зээ талын зээдүү Даш дэлхийн ган төмөр ихчийг та бүхэнд айдооны минь төргөнөө хэмээн урьж байна. Сайн байцгаана уу? Миний нутагт сууж оршин сууж байгаа уугуул суугуул иргэдэд энэ сайхан 100 жилийн ом баярын мэндчилгээг дэвшүүлэг таатай байна. Та бүхэн баяр наадамдаа сайхан наадаж, сайхан наргаад, сайхан амраарай гэж өрөөё. Ингээд би Эрдэнэ дотоод амьдардаг Даш дэлгэд амьдын сүрэн загт сүрэн гэж 3 хүүхдийн үр сад тэгшээ ахыхаа зээн байна. Ингээ та нартаа эрүүл сайн сайхныг хүсээд урлагийн гаваа зүтгэлтэн минь хоёрын аялгау дуучин чамдаа гэдэг дуугаар айдооны мэндчилгээ дэвшүүлэхийг хүлээн авна уу. Миний ахын дуулдаг дуу. Sayang,
чин дарслага За баярлаа. Ган төмрийг гişтэй маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхөө мань бас нэг хүндтэй зочин өргөх чинь тэр хүн маань хэн бэ гэхлээр манай өвөө бол Дунхан өвөөгийн маань төрсөн ахын хүүхэд Жанчи бахыгаа та бүхэнд өг хэлнийг хэмээн урьж байна. Энэ цугласан одоо манай гişэгийн ах дүү нар Илгэн Сандан болон аж мянгийнхаа нийт ард түмэнд энэ өдрийн цогтой халуун мэндчлээ дэвшүүлье. За өнөөдөр одоо энэ миний ачгүй гişэгийн хөшөөг санаачлан хийж байгаа бүрүүдэрж болон бүрүүдэржийнхаа одоо дүүнэр за бүрүүдэржийнхаа одоо нагцын тал энэ хүмүүс за мөн авгын тал энэ хүмүүс нийт хүмүүстэй баяр талархлаа илэрхийлье гэж ингэж бодож байна. За манай тэгшээ бол одоо багасаа ээж аавынхаа өрөөс унж ажил нутгийнхаа ингэрт өсөж хүмүүжсэн ийм жоохон хүүхэд юм аа одоо миний одоо дүү болоо. За тэгшээ бол одоо ажил нутгийнхаа энэ сургуульд сурч за цаашд нь одоо 4-р анги төгснөхийн дараа аав ээжийнхээ хамт энэ Алтай сумын одоо соёлын төв хүртэл барьж байсан. Энийг би одоо сайн мэдэх юм байгаа юм. За манай Алтай сум бол энэ нутгийнхаа өргөн олон түмэнд өгөөжөө өгдөг, алдаршуулж чаддаг ийм нутаг байгаа юм. Манай нутгаас Хөдөлмөрийн Баатар одоо чулуун мөн одоо Хөдөлмөрийн Баатар ямар ч одоо хин шулуунгүй. За таашдны юм бол одоо миний энэ ачуу тэгшээ Монгол улсын гаяа тэмэрчин дэлхийн ушаа авраг ийм одоо хүмүүс. За энэ митинг одоо олон алдарсан цууднууд манай ажил нутгийн өөрт үлгийдүүлж ажил нутгийнхаа энэ сайхан цэнгүүн оргилд нь одоо дүүлэн өсч ингэж одоо дээшээ дэвжиж гардаг ийм сайхан нутаг юм аа. Нутагтаа одоо бид бүхэн илэгтэй нутгийнхаа одоо хөгжүүлэхийн төлөө санхаардаг ийм одоо ард түмэн. Энэ одоо 100 жилийнхаа ойдоор тэгшээийнхаа энэ сайхан хөшөөг усгаж ингэж байгаа нь Алтай нутгаа шимгэлсэн бас нэг одоо чимэг юм нөгөө талаар хэм бол алдартай хүнээ одоо алдаршуулсан ийм сайхан арга хэмжээ болж байна. За ингээд энэ одоо өнөөдрийн арга хэмжээг тохиолдуулаа та бүхэндээ би яаж зүгээр авах нэг дуулч хийж бодож байгаа юм аа. Хамтраа дуулчихъя. Сангдаржин хөгжим зулай цагаан Алтай. За бүгд одоо дуулаар өрийн тавхие. Өрийн таван жингэр сараа дол алтарасаа. Утишин бүри тасарата. Нарана За ахта маш их баяр хүргэе. Сайхан үг хэллээ. Алтай нутгийнхын сайхан дууг та бүхэндээ өргөлөө. Ингээд аавын манд хөшөөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ бүгдээрэнд нь мөн аавдаа зориулаад ирчүүд хэмээх дууг та бүхэндээ хүргье.
чамаас хайргүйч нөлөхгүй хинээч өмнө надад харуулахгүй хэрийн сэтгши амга бардаг сэтгэлээ харин чиний төлөө сэрүүлсэн харийнхаа төлөө сэтгэлээ нэгэж тусгаар Монголын төлөө Отхасархи Асхар Монголын төлөө Хана орогно хитэж чамасархи Хинэж аманныбхихвэ Атам зэрэгтэр чуд билээ Нахудад анигонич сэтгэлтэй Өршөн ээжтэй Өргсөн тамрахтай Насан түндээ зориулдаа Өрсөн нутагтаа Өргсөн тарахтаа Чаргалгүй төлөө Нутгасабахгүй Зовлоны ютарч сөхи Харихаа төлөө Сэтгэлээ нэгэж Тусгаар Монголын төлөө Хана орогно хитэж чамасархи Хинэж аманныбхихвэ Хартай бүхнэ Тустас өмгөөдөө Атам зэрэг шууд билээ За юу вэ Магадгүй надад нэг санал өгөөд бэлгүн бэлгүнтэйгээ хамт жоохон дурсамжийн сэтрээгээ жоохон дурсамж гэдэг дуудуулаа гэж За бүгдээрээ хүний хүчилчээ тхөө ганцхан энэ бүгдээрээ хүчилчээ Манай бэлгүүнээ маань болохоор манай аавын хамгийн баг дүүгийн том хүү нагаа. Хей! За бүгдээр хүчтэй. Наашаа гараад ирээ, басаад ирээ. Бүгд хүчтэй, бүгдээр хүчтэй. Чимэртэй юм шиг залуунасны Чихин болооч идэх За хүчтэй басаад ирээ. Асабадоби чи Эдэн хоёры За наашаа гараад ирээ. Хей! Сэтгэл хоношоо Ярахан дурсаж Ялачне Сэтгэл хоношоо Ярахан дурсаж Сын жарган үрдий Мөнхөдөн бодоо Ойрон байсан
Дэлхийд их орноо зарлуулан дуурсгаад даяар орны төрийн далбаг тэндэл мандаж даалгаж хийсэн мэхэн уран ялалт авчирсан домогт бөх тэгшээ аврах дэлхийн бөхөө алтай нутга цолгуулсан аатай аварга ардынхаа итгэдэг алдаагүй гавьяат тамирчин ачивоглын уусаас асч дэрсэн химар архалхын бахархал олсон тэгшээ аварга